Улсын их хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, прокурорын байгууллагын бүтэц зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай, улсын их хурлын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, улсын их хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийн баталлаа. Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, с 'ижигтэн ялагдагчийг баривчлах цагдан хорох шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай улсын их хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг улсын их хурлын гишүүн Чойжилсүрэн танилцууллаа. Монгол Улсын засгийн газраас 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээс асуудлыг чуулганы 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ. Тус байнгын хороо 2013 оны 11 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар дээрх хууль тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж дараах санал дүгнэлтийг гаргалаа. Дээрх хууль тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай тус байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын том явдлыг чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр та бүхэнд тараасан болно. Асуудлыг байнгын хороогоор хэлэлцэх үеэр улсын их хурлын гишүүн төвтөнд орж хууль улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нийцүүлэн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр найруулгын шинжтэй санал гаргасныг тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Байнгын хорооноос оруулж ирсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй саналын томьёолуудаар санал хураалт явуулан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн өдрийн хуралдаанаар хийж баталлаа.